За сайн байцгаана уу Залбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 2021 онд яг корона үед гарч ирсэн үеэр Солонгос нэг аимшигтай гэмт хэрэг болж байсан байхгүй юу. Тэгээ бид тухайн тэр гэмт хэргийг мэдээгээр нь үзчихээ төөх ямар амар гэмт хэрэг болсон юм бэ гэж зүгээр үзээд өнгөрүүлсэн. Тэгсэн энэ 2021 онд болсон гэмт хэрэг 2008 онд болсон гэмт хэрэгтэй холбоотой байгаа байхгүй юу. Тэгээ би энэ Солонгосын гугуму гэд нэвтрүүлэг өгдөг байхгүй юу. Тэгээ тэрийг нь үзэж чагаад миний үзчихсэн тэр 2021 оны гэмт хэрэг 2008 оны гэмт хэрэгтэй холбогдсон гэдгийг сонсоод бүр гайхаад бүр ингэ нөө шар ус босдсон шүү дээ тий. Тэгээ яагаад би энийг мэдэхгүй өнгөрүүлсэн бол гэж бодоод тэгээ өнөөдөр та бүхэндээ энэ болсон явдлын талаар ярьж өгөхөд бэлтгэсэн байна. Би болсон явдлаа ярих болгондоо нэг ойлгодог зүйл юу вэ гэхээр энэ болсон явдлын цаана ямарваа нэгэн асуудал байнга нуугдж идэг байхгүй. Зөв зүгээр байжгаад болдог аваар осол гэмт хэрэг гэж барагтаа байхгүй. Дийлэнхэн цаана нь ямарваа нэгэн зүйл нуугдж идэг. Та бүхэн өнөөдөр энэ бичлэгийг үзээд маш их зүйлийг ойлгох хаа. Тэгээ дуустал нь үзээд та бүхэн бас сэтгэлдээ үлдээгээрэй. Би та бүхний сэтгэлийг унших болно. За тэгвэл шууд бүгдээрээ болсон явдал руу орцгоё. он Өмнөд Солонгосын Кёнсан бүг мужийн Ёнжу дүүргийн цагдаагийн хэлтснийг нь дуудлага ирснээр мөрдөн байцаагч юуны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөжээ. Анх тэр ирэг гараад манай дүүргийн цагдаагийн хэлтс даяар бөө юм болж байсан. Хүчингийн ирэг гарсан. Тэг хүчингийн ирэг гэхдээ бүр цуврал хүчингийн ирэг байсан. Нам гүм хороололд аимшигтай хэрцгий хүчингийн гэмт хэрэг болсон. Хохирогч эмэгтэй хорооллын воннүм буюу ганц өрөө хотхонд амьдардаг байсан. Гэмт итгээд шөнийн цагаар ганцаараа явж буй эмэгтэйчүүдийг араас нь чимээгүй нууцаар танддаг. Тухайн шөнө нэгэн эмэгтэй байрныхаа орцоор ороод гэрийнхээ үүдэн хаалганы нууц дугаарыг хийж байх агшинд гэмт итгээд араас нь тулж зогсоод аяархан чихэнд нь шивнсэн. Чимээ гарах юм бол дахиж тэнгэрийг харахгүй гэж мэдэрээ. Солонгост амьдарч байгаа монголчуудаа манай White Dream шүдний эмнэлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр чүдээ эмчилүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгээг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйг санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчлэгээ авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаараа. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн нэмсэглэн та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болно. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. Удахгүй уулзъя. Эмэгтэй хүзүүнд хурц эртэй зүйл мэдрэгдсэн. Тэр нь хутга байсан. Хохирогч эмэгтэй өөдөөс нь эсэргүүцэх ямар ч боломж байсангүй. Гэмт итгээд харгис хэрцгий гэмт хэрэгээ үлдээд хэргийн газраас зүхтэж алга болсон. Хэргийн газар ирсэн юм мөрдөн байцаагч гэмт итгээдийн араас мөшгсөн боловч барьж авч чадаагүй. 2008 онд Солонгост камер CCTV маш цөөхөн байсан үе. Дээрээс нь шүн харанхуй байсан учраас хохирогч эмэгтэй гэмт итгээдийн царайг нь харж чадаагүй байжээ. Гэмт итгээдийн үйлдсэн хэрэг энэ өдрөөр дуусаагүй. Харин энэ өдрөөс эхэлсэн. 2 сарын дараа тухайн хороололд яг адилхан хүчингийн хэрэг болсон. 2008 оноос 2009 он 1 жилийн дотор 4 хүчингийн хэрэг гарсан. Эхний хэрэг нь 2008 оны 7 сарын 26-ны шөнө 4 цагийн үед болсон. Хохирогч эмэгтэй 20 настай. Хоёр дахь хэрэг 8 сарын 22-нд шөнийн 3 цагийн үед болсон. Хохирогч эмэгтэй 32 настай. Яг эхний хэрэгтэй адил хохирогч эмэгтэй гэртээ орох гэж байхад араас нь очиж хутга тулгаад гэрт нь орж гэмт хэрэгээ үйлдсэн. 3 дахь хэрэг 2009 оны 6 сарын 10-нд шөнийн 3 цагийн үед болсон. Хохирогч эмэгтэй 22 настай.
Энэ удаа нойлынх нь өрөөний цонхыг нь авч нууцаар ороод гэмт хэрэгэ үйлдсэн. Дөрөв дэх гэмт хэрэг 2009 оны 7 сарын 31-нд шөнийн 4 цагийн үед болсон. Хохирогч эмэгтэй 28 настай түгжээгүй онгорхоо байгаа гэрт нь нууцаар орж гэмт хэрэгэ үйлдсэн. За эндээс гэмт итгээд гэмт хэрэгээ шөнийн цагаар үйлддэг гэдгийг харж болно. Түүнчлэн хохирогчид бүгд воннүүн буюу ганц өрөө хотхонд амьдардаг 20-30 насны эмэгтэйчүүд. Гэмт итгээд хэргийн газар болгонд өөрийнхөө ДНХ-ийг үлдээж байсан. Хэрэг болсон 4 газраас нэг хүний ДНХ илэрч гарсан нь энэ бүх гэмт хэргийг нэг хүн хийсэн гэдэг нь тодорхой. Нэг байрны камерт гэмт итгээдийн дүрс бичигдсэн байсан. Харамсалтай нь дүрс нь тод биш. Дээрээс нь гэмт итгээд царайгаа нууж халахалж байсан учраас хэн гэдгийг нь тодорхойлох мөрдөн байцаагчдын хувьд том асуудал байсан. Гэхдээ энэ дүрс бол гэмт хэрэгтнийг тодорхойлж болох цорын ганц дүрс. Юн мөрдөн байцаагч хохирогчийн зургийг аваад хорооллоор явж хүмүүсээс асууж сургалж эхэлсэн. Харамсалтай нь асуусан хүн болгон хараагүй, мэдэхгүй гэж хариулж байлаа. Эцэст нь энэ аимшигтай цуврал хүчингийн хэрэг шийдэгдээгүй хэрэг болж хаагдсан. 2010 онд юм мөрдөн байцаагч хамгийн ойр өөрийг нь маш сайн ойлгодог нэгэн дүүтэйгээ уулзсан. За, сонин сайхан юутай ах, ажил төрөл нь сайн бидтэй. Та ч нилээн завгуумаа уцаач ахгүй. Йоо, харин яриул их юм байна оо. Сүүлийн 1 жил энэ навшиг барих гэж хамаг хүчээ шавхаж байна. Яасан? Яадаг хүн юм бэ? Ямар гэмт хэрэг үлдсэн? Энэ мөн навш цуврал хүчингийн хэрэг үлдсэн. Дахиад хохирогч гараад ирэхвэ гэж бодохоор л миний бүр нойр хүрэхгүй юм. Өдөр шөнөгүй энэ мөн навш толгооноос минь гарахгүй байна оо. Гэтэл дүүн гэмт итгээдийн зургийг удаан ажиглаж харж байснаа. Гэмт ингэж хэлсэн. За байцаарай. Энэ нэг л харсан хүн шиг байх юм. Мөн байна да. Бүр яг тэр нөхөр мөн байна. Дүүн морь уралдааны мөрөдө тоглоомын газар үе очдог байжээ. Тэр мөрөдө тоглоомын газарт хөтлөгч хийдэг хөтлөгчтэй дэндүү адилхан байна гэж хэлсэн. Хөтлөгчийн нэрийг Ан Юн Мин гэдэг. Энэ Ан Юн Мин гэх хүн 2009 оны 4 сард Солонгосын нэвтрүүлгээр хүртэл гарч байсан удаатай. Энэхүү нэвтрүүлэг яг цуврал хүчингийн хэрэг болж байх үеэр телевизээр гарсан. Хэрвээ энэ хүн үнэхээр гэмт итгээд мөн бол гэмт хэрэгээ үйлдэх явцдаа нэвтрүүлэгт оролцож олон түмний нүдэн дээр гарах байсан болов. Юм мөрдөн байцаагч Ан Юн Миний талаарх бүх мэдээллийг олж цуглуулад шууд байцаалт авахар цагдаагийн хэлц рүү дуудсан. Би юу буруу хийсэн гэж энд дуудагдаж байцаагдаад байгаа лээ. Хүчингийн хэрэгээ та бойлж үзтээ. Надад ямар ч хамаагүй хэрэг. Танд нотлох баримт байгаа мó? Яагаад намайг ингэж баривчлаад байцаагаад байгааг би ерөөсөй ойлгохгүй шүү. Ан Юн Мин өөртөө маш ихтгэлтэй ДНХ хүртэл өгч шалгуулсан. Хариулт нь юу гэж гарсан бол хэргийн газраас олдсон ДНХ-тэй яг таарч байсан. Тухайн үед Ёнжу дүүргийг айдас давтуулсан цуврал хүчингийн хэргийг үйлдсэн хүн бол Ан Юн Мин байсан. За энэ Ан Юн Миний ДНХ-ийг өөр гэмт хэрэгтэн олдоогүй хүчингийн хэрэгүүдтэй тулгаад үзтэл 2 хэрэг нэмэгдсэн. Тодорхой баримттай илэрсэн хүчингийн хэрэг 4 биш, нийт 6 болж өөрчлөгдсөн. Шүүх хурал болж Ан Юн Мин 8 жилийн хорих ял авсан. За тэгэхээр яг энэ хүртэл үзсэн үзэгчд маань бас гайхаж байгаа. 6-гийн 6 эмэгтэй хүчинтчээтэй тэр нь баримттай илэрч гарч ирчээд хахад яагаад 8 жилийн хорих ял өгсөн болоо гэд. Гэхдээ 8 жилийн хорих ял өгсөн шалтгаан байсан. Ийхүү цаг хугацаа өнгөрч 2019 он боллоо. Гэтэл цагдаагийн хэлцээс Юн мөрдөн байцаагчид нэгэн дуудлага ирсэн. Байна уу? Гүнсан дүүргийн цагдаагийн хэлцээс мөрдөн байцаах тасгаас ярьж байна. Юн мөрдөн байцаагч мөн үү та? Та өөрөө Ан Юн Мин гэх хүнийг мөрдөн байцааж байсан юм байна тийм үү? Энэ Ан Юн Мин хүн алсан хэрэгээр баривчлагдаад дахиад ороод ирлээ. 2010 онд шоронд ороод 8 жилийн дараа судлагдаж гараад 1 жилч болоогүй хүн алсан байгаа. За тэгвэл юу болсон юм бэ гэвэл гүнсааны цагдаагийн ажилчид яаралтай дуудлага аваад нэгэн гэрт яваад очсон. Гэрт нь ороод үзтэл үүднээс нь ахуулаад энэ тентгүй цус болсон байла. Өөр нэгэн өрөөнд ороод хартал амруун даавууж ихэстэй гар нь уяатай эмэгтэй цус алдчихсан хэвтэж байсан. Хэрэг болсон гэрээс ердөө 10 минутын зайд байрлах тарэлэнгийн талбайгаас бас нэг эмэгтэй цогц олдсон.
Хохирогчийн нүрийг маш хэрцгий гэмтээсэн байсан. Хүн харахын аргагүй болгосон байсан. Эмэгтэй алуулахаасаа өмнө маш аимшигтай зодуулсан байсан гэж Мөрдөн байцаагч хэлсэн. Алуулсан эмэгтэй 60 настай Аньюм Миний эхнэр байжээ. Харин гэртээ байсан эмэгтэй бол эхнэрийнх нь төрсөн эгч нь. Аньюм Мин эхнэрээ хэрцгийгээр зодож алчхаад эгчийг нь бас зодож хүлээд хорчихсон байсан. Мөрдөн байцаагчид шууд Аньюм Миний барьж явсан машиныг хайж эхэлсэн. Тун удалгүй нэгэн хурдны замаар явж байгаа машиныг нь олж илрүүлсэн. Мөрдөн байцаагчид яаралтай хөдөлж хурдны замын амралтын газар нуугдж байсан Аньюм Минийг баривчилж авсан. Баривчлагтаад ирсэн Аньюм Мин энэ удаа юу гэж ярьсан бол хоорондоо баг зэрэг маргалцсан. Тэгээд би уурандаа цохиод авсан нь үнэн. Нэг 5 6 л цогсон байх. Тэгсэн өөрөө юм мөргөөд унтсан штэ наа чинь. Аньюм Мин эхнэрээ зогсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч алсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Бүр гомдолтой байна гэд Мөрдөн байцаагчд руу ууралсан гин. За гэтэл цагдаагийн хэлцэд нэгэн залуу бүсгүй орж ирсэн. Уучлаарай, та ямар зорилгоор яваа вүлээ? Та Аньюм Миний хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаагч мөн үү? Би Аньюм Миний охин нь байгаамаа. Аньюм Миний төрсөн охин Ан Ингён цагдаагийн хэлцээр өөрийн биеэр ирсэн байлаа. Мөрдөн байцаагчид охиных нь ярьсан зүйлийг сонсоод их гайхсан. Охин нь орж ирээд аавыг хатуу шийтгэж өгөөч гэж гуйж байсан. Бүр ерөнхийлөгчд хандах үндэсний өргөдлийн сайт дээр хүртэл аавынхаа талаар бичсэн байсан. Гүнсанд болсон эхнэрийг алсан гэмтдгээдийн охин байна. Аавын үйлдсэн гэмт хэргийг тодорхой шийдэж хийсэн үйлдэлд нь тохирох ялаар яллаж өгөөч. Хэрвээ энэ хэрэг бас зүгээр өнгөрвөл дараагийн хохирогч нь хэн болох нь маш тодорхой байгаа. Тэр хүн дахиад шоронгоос судлагдвал намайг ална гэж сүрдүүлсэн. Гуйж байна. Шүүхийн дээд хэмжээний ялыг оноож өгөөч. 2019 онд SBS телевизээс охин Анингёнтой очиж уулзаж ярилцлага авч байсан. Би аавыгаа маш сайн мэднэ. Аав бол алуурчин. Аав эгч рүү залгаад байнга сүрдүүлдэг байсан. Би энэ эмэгтэйг алнаа гэд. Би айлын 5 дахь охин, дээрээ нэг эгчтэй, доороо 4 дүүтэй. Гэхдээ бид нар өөр ээжтэй. Аавта 5 эмэгтэй суусан. Тэд бүгд маш их хүчирхийлэл донд амьдэрсэн. Манай ээж ааваас их зүхтаадаг байсан. Байнга зоддог байсан болохоор эгчийг маань ч гэсэн тархитлагооноос нь цус гараад байхад л зодхоо зогсоодгүй байсан. Би ч тэр өдөр маш их айж шүнжин эгчтэйгээ тэрвэрлдээд уйлж хонж байсан. Эгч бид хоёрыг байнга зоддог. Уур гаргадаг хүн нь ээж, эгч, бид гурав. Нэг удаа бүр намайг хүлж юмнаас дүүжилж хагаад зодж исэн. Жохон байхдаа аа болгон ийм л байдгийн байна гэж бодож байсан. Гэхдээ дунд сургуульд ороод энэ бүхэн хүчирхийлэл гэдгийг ойлгосон. Нэг удаа би зодуулчхаад цагдаа дуудлага өгсөн. Тэгсэн цагдаагийн ажилчдад намайг гэрээсээ цухтаагаад ээж аавынхаа үгэнд ордгоо болохоор хүмүүжүүлж байгаа юм гэж яриад цагдаагийн ажилчдыг буцаагаад явуулсан. Тэр өдөр би ухаан мэдрэлгүй болтлоо аавдаа зодуулсан. Шалтгаан нь цагдаад дуудлага өгсөн гэж. Миний яг одоо доор төрсөн дүүгийн ээж нь ч гэсэн хутгалуулж байсан гэсэн. Гэхдээ дүү минь тэр үед цагдаад дуудлага өгөөгүй. Хэрвээ дуудлага өгөх юм бол алуулна гэж бодсон учраас гадуур хүмүүстэй харьцаад явж байгаа аавын төрх, гэртээ байхдаа аавын төрх өөр гэхэд дэндүү өөр. Гадуур байгаа хүмүүс аавыг яг л тэнгэрийн элч гэж боддог. Тийм учраас дийлэнх тохиолдолд ээжэд буруу өгдөг байсан. Галзуурсан эмэгтэйгээд л. Аньюм Мин 6 эмэгтэйг хүчндээд 8 жилийн ял авсан шалтгаан нь охтуудаа гүйлгэж, хохирогч эмэгтэйчүүдийн өмнө өвдөг сөгдөж гуй гэж сүрдүүлж, үр зээл тавиулж тохиролцоод хүүхдүүдээрээ маш их өргөдөл бичүүлжээ. Тэрхүү өргөдөлтөө ээж нь хүүхдүүдийг маань орхиод явсан учраас би эмэгтэйчүүдийг үзэн яддаг болсон гэж хүчээр бичүүлсэн байжээ. Алуулсан эмэгтэй Аньюм Миний 5 дахь эхнэр байсан. Харин цагдаагийн хэлцээр ирсэн эмэгтэй Анингён бол хамгийн анх суусан эхнэрийнх нь 2 дахь хүүхэд. Аньюм Мин шоронгоос судлагдаж гарч ирээд хог хаягдлын цэг ажиллуулж байх үедээ сүүлийн эхнэртэйгээ учирсан байжээ. Уулзаад 4 сар болоод гэрлэлтэд батлуулсан. Сүүлд суусан эмэгтэй нь Аньюм Минийг цуврал хүчингийн гэмт хэрэгүүлсэн, олон эмэгтэйг сольсон гэдгийг огт мэдээгүй. Гэтэл гэрлэлтэд батлуулаад сарч болоогүй Аньюм Мин өөрийнхөө хэн гэдгийг таниулж эхнэрээ зодож эхэлсэн байгаа.
өөр ирчүүдтэй хардаж байнга зоддог. Дотн харилцаанд орох хүсэлгүй байхад нь хүчээр хийдэг. Нэг өдөр зодож машиндаа суулгаад хурдны замаар явж байтал эхнэр нь амиа дэнчин тавьж машинаас үсрээд цухтаажээ. Арай нэг муу цухтааж Аньюн Минийг шууд шүүхэд өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь шүүхийн өргөдлөө буцааж аваад Аньюн Минийг шийдэхийг хүсэхгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн. Шалтгаан нь юу вэ гэвэл Аньюн Мин өвдөг сүгдэн өдөр шөнөгүй уучлалт гуйжээ. Эцэст нь эхнэр нь "За яг би чамайг шүүхэд өгсөн өргөдлөө буцаагаад авъя. Гэхдээ би чамаас сална. Гэрлэлтэд цуцалж өгөөрэй" гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл 6 сарын дараа эхнэр нь Аньюн Минийг дахин шүүхэд өгсөн. Салах явцдаа дахиад эхнэрээ зодсон байгаа. Зодохдоо бүр эхнэрийнхээ цээжний 4 хавиргыг нь хугалсан байжээ. Харин Аньюн Мин эхнэрийгээ дахиад шүүхэд өгсөнд нь шаарлахаад сүлд суусан эхнэрээ хэрцгийгээр зодож амийг нь хөнөөсөн. Шүүх хурал дээр охин нь явж очсон. Тэгсэн Аньюн Мин охин руугаа хараад "Чамайг ч гэсэн би яг адилхан аландаа" гэж хэлсэн байгаа. Нэг жил шүүхээр явсны эцэст Аньюн Минийг насаар нь хорих шүүхийн шийдвэр гарсан. Ингээд бүх зүйл дууссан болов энэ хүртэл хинч мдээгүй байсан. Нэг жилийн дараа Солонгосчуудыг цочроосон жинхэнэ аимшигтай хэрэг болсон. 2021 оны 2 сард Юнгийн дүүргийн түргэн тусламжийн газарт яаралтай дуудлага ирсэн. Байна уу? 119 таныг сонсож байна. Энд хүүхэд амьсгалахгүй байна. Зүрхэн цохихгүй байгаа мó? Та хиймэл амьсгаа хийж үзсэн үү? Хиймэл амьсгаа яаж шийдэх юм бэ? За та уцаа барьж байгаараа. Бид удахгүй очлоо. Түргэн тусламжийн ажилчид гэрт нь очиод хүүхдийг эмнэлэгт хүргэсэн боловч нэгэнт бүх зүйл дууссан байлаа. Хүүхэд нагац эгчтэйгээ хамт амьдардаг байжээ. Мөрдөн байцаагчид нагац эгчийг нь нөхртөөнд баривчилсан. Тэд мэдүүлэг өгөхдөө Хүүхэд өвөнд орохгүй байсан болохоор гар хүрсэн. хэргийн газраас хүүхдийг зоддог байсан ороосон хувцас олдсон. Бөөрөн хийлж зангидсан хувцсыг усаар норгож байгаад зоддог. Тэр байтгаа бүр хүүхдийг хүлж агаад байны өрөөнд дотор оруулж усаар тамалдаг байжээ. Энэ аимшигт хэрэг гарсан тэр өдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах төрийн бус байгууллагын захирал Минсүхт нэгэн дуудлага ирсэн. Над руу залгаад та нөгөө охин нь алуурчин аавынхаа талаар мэдээлэл өгч телевизээр гарч байсан хэргийг санаж байна уу гэж асуусан. Тэгээ би мэдээж саналгүй явах маш тод санаж байна гэсэн. Би тэр телевизэд мэдүүлэг өгсөн охин Анин Гёны эгчин байна гэхээр нь за юу болсон бэ? Яагаад та над руу холбогдсон гэсэн. Саяхан болсон жоохон хүүхдийг алсан хүн нь манай дүү юм а гэж надад хэлсэн. Би бүр үнэхээр гайхаад шоконд орсон. Жоохон хүүхдийг зодож тамалж алсан хүн нь телевизэд оролцож аавынхаа талаар уйлж ярьж байсан алуурчин Аньюн Миний хоёр дахь охин Анин Гён байсан. Аав нь цагдаад өгчээсэн мэдүүлэгтээ яг адилхан мэдүүлэг өгч байсан нь мөрдөн байцаагчдын шар үсийг босгожээ. Би цогсон нь үнэн 4 байлуу 5 удаа цогсон. Би алаагүй. Өөрөө байны өрөөнд усанд ороод живчихсэн штэ. Аимшигтай үзэн ядаж байсан аавынхаа үйлдэлийг яг адилхан хийж байжээ. Тэр жоохон хүүхдийн 3 дахь цээжний яс нь хугарчихсан байсан. Тэр бол үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт. Тэр тусмаа хүүхэд энэ өвдөлтийг илүү ихээр мэдэрнэ. Хугарсан хавирга хоорондоо зөрж эргэн тойрондох эргэтнүүд мэдрэлийн цэгүүдийг сүлбдэг учраас маш их өвдөлтийг мэдэрдэг. Анин Гёны утсанд нь 70 гаруй хүүхдийг хүчрхийлж байгаа бичлэг байсан. Зодж байхдаа бичлэг хийж таашаал авдаг. Жоохон охиныг нүцгэлж байгаа зоддог. Бүр нохоон баас хүртэл хүчээр идүүлж байгаа бичлэгч байсан. Би алий гэж огт бодоогүй. Би өгчнө гэж үнэхээр мэдсэнгүү. Охины биед задлан шинжилгээ хийгээд үзсэн ходоодноос нь шүд гарч ирсэн. Усаар тамлуулж байхдаа араагаа тас зуух гэж оролдох үед шүд нь унаад тэр чигээрээ залхисан байх гэж дүгнсэн. Эцэст нь мөрдөн байцаагчид Анин Гёнд хүн амны хэрэг тохож хэргийг прокурор руу шилжүүлсэн. Надад хэлэх үг зөндөө байна. Энэ бүхэн худлаа байж болно штэ. Би энэ гинт хэргийг үлдээгүй байж болно үстэ. Дүүн гэртээ засвар хийнгээд охиноо ихч Анин Гёнд үлдээгээд явсан байсан. Тухайн үед 2021 онд корона гарсан байсан учраас цэцэрлэг сургуульч
орохгүй түр завсарсан байжээ. Тэгвэл яагаад дүүгийнхээ хүүхдийг ингэж аимшигтай хэрцгийгээр тамалж алсан юм болоо? Дүү нь хүүхдээ ихчтэй өгөхдөө манай охинд чөтгөр шүглсэн байж магадгүй шүү гэж хэлсэн гин. Анингионы мэрэгжил бөөгийн ташуураараа хүртэл охиныг олон удаа оруулгажээ. Охин аимшигтай хүчирхийлэл донд хинээс ч тусалцаа авч чадалгүй ганцаараа тэмцэж байсан. Өөрийгөө муу муухай зүйлийг таслан зогсоодог төгс төгөлдөр оршихуу гэж төөрөлдсөн байх магадлалтай. Охинд үнэхээр ямар нэг юм шүглсэн гэсэн бодолд автсан бол аавтайгаа адилхан охиныг тамалж зовоож байгаа гэж бодохоос илүү аварч байна гэж өөрийгөө зөвтгсөн байх. Анингион шоронгоос захиа бичсэн бүх зүйлд харамсаж байна гэж. Би үхтлээ айдаг байсан аавынхаа араас явлаа. Аав намайг зодож байхдаа хэлдэг байсан үг. Чи яг хүүхдтэй ингэж ханддаг болно гэсэн зөгнөл би илээ олчих шиг боллоо. Эцэст нь би ааваасаа ялгаагүй нэгэн болжээ. Энэ бүх зүйл зүүд байгаасай. Маш их зүйлийг бодож дэндүү их харамсаж байна. Охин амьд байвал ямар гоё вэ? Хоосон мөрөөдөлч гэсэн амьд байгаасаа гэж бодож байна. Миний дотор буг чөтгөр шүглсэн бололтой. Өнгөрсөнд аавыгаа чөтгөр гэж хэлж байсан Анингион одоо өөрийгөө чөтгөр гэж дуудаж байлаа. Эцэст нь Анингион хүүхэд хэрцгийгээр тамалж алсан хэрэгээ хүлээн зөвшөөрч 30 жилийн хорих ял авсан. За тэгэхээр та бүхэн энэхүү болсон явдлыг сонслоо. Бүр үнэхээр амар угааз. Аав нь аимшигтай хүчирхийлэгч байсан. Тэгээд охин нь яг адилхан хүн болоод жоохон хүүхдийг аимшигтай хүчирхийлж хэрцгийгээр алсан байгаа хгүй. Тэгэхээр хүн гэдэг хүүхэд наснда хайрлагдаагүй, хамгаалагдаагүй, энэ зүрх сэтгэл нь хайраар дүүрч чадаагүй юм хүчирхийлэлтэй маш хүнд хэцүү орчинд өссөн бол тэр бүх гомдол, гуниг, шарах, өвдөлт одоо юу гэдэг нь тэр аимшигтай зүйлсээр дүүрсэн байгаа штэ. Тэр бүгд нь нас биеинд хүрээд гардаг. Тэгэхээр хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Энэ зүрх сэтгэлдээ шарахтаа хүн л хин нэгнийг шархлуулдаг. Одоо бид нар зүгээр энэ Монголын Facebook орчныг харахад л маш тодорхой харагдаж штэ. Зүгээр л монголчууд бие бинийгээ бүр нэрээ үнэхээр хэлэх үг олдохгүй. Яг бидний 80-аад оныхны үе тэгээ бидний их зах нарын үе, ээж аав нарын үеийн хүмүүс яг энэ Facebook-д амар бие биентэйгээ хэрэлдэж те бие биенийг амар шархлуулдаг. Хүнийг зөвхөн гараараа нударгаараа хүчирхийлдэг шүү дээ те. Энэ үг амаараа энэ комент сэтгэгдэл үлдээж бас хүнийг хүчирхийлдэг шүү. Хүүхэд наснда маш их шархыг авсан хүн том болоод заавал хин нэг шархлуулд юм уу гэвэл үгүй. Ерөнхийд нь аваад үзэх юм бол яг нэг юм 3 төрлийн хүн болтгол юм шиг байгаа. Нэг бол яг адилхан хүчирхийлэгч болдог. Нэг бол хүчирхийлэлд өртсөн байна гэдгээ мэдээд өөрийгөө эдгээгээд маш гоё эрүүл сэтгэлгээтэй зөв хүн болдог. Нэг бол яг адилхан хүчирхийлэлд өртсөөр л үүдэг нас биеинд хүрсэн ч гэсэн яг адилхан өөрийг нь хүчирхийлдэг, зоддог тийм хүчирхийлэлтэй орчинд дасан зохицож амьдардаг хүн болдог. Ийм 3 төрөл байх шиг байна. За тэгэхээр би хохирогч байсан гэдэг нь би хоргүй гэсэн үг биш шүү. Энэ бол маш чухал. Бидний амьдарч байгаа нийгэм масаараа хохирсон хүнийг аюулгүй хүн гэж хардаг. Гэтэл эдгэрээгүй гэмтэлтэй хүн өөрөө дараагийн аюул болж идэг. Яг энэ болсон явдалтай адилхан. Их сонин. Би хизээч аав шиг архиухгүй, би хизээч аав шиг архичин болохгүй гэж ярьсаар хагаад архичин болсон байдаг адилхан. Би хизээч аав шиг архиуж зоддог хүнтэй суухгүй дээ гэж хагаад нэг мэдхэд яг адилхан зоддог тийм архичин хүнтэй суудсан байдаг. Би хизээч хүүхдтэй ээж намайг зодсон шиг, аав намайг хүчирхийлсэн шиг ингэж аимшигтай хандахгүй дээгээд яг хүүхдтэй тэр үйлдэлүүдийг нь адилхан гаргаж яадаг. Хүчирхийлэл гэдэг хүний зөвхөн энэ бие дээр үлддэг шарах биш. Даал тухамсар, харилцаа, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох ухаан, бухимдлаа зөвөр илэрхийлэх зэрэг хүний сэтгэлгээг бүхэлд нь эвддэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүчирхийлэлд бага насндаа өртсөн л бол энэ их харилцаанууд бүгд эвдэрсэн гэсэн үг. Энийг яах юм бэ гэхээр бид нэр засах үүрэгтэй байхгүй юу. Би травмаагүй, би бага насндаа шархлаагүй гэж бити бодоо. Монголоор дүүрэн травматай сэтгэлийн шархтай хүмүүс байна. Энэ золбол дандаа травма ярьдаг. Энэ золбоостой травманы үүр гэж бодох хэрэггүй. Бид нар бүгдээрээ тодорхой хэмжээний шархыг авч өссөн хүмүүс. Тэгэхээр хүн үзэн яддаг зүйлтэйгээ тэмцэхгүй удвал тэр зүйл дотроос нь өөрийг нь эзэлж болно. Тиймээс би тийм хүн шиг болохгүй гэж хэлэхээс гадна дараах ажлыг заавал хийх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт өөрийнхөө шархыг хүлээн зөвшөөрөх гэж байгаа байхгүй юу. Бага насныхаа амьдралыг та бүхэн бодоод үзтээ. Ямар амьдралыг туулж ирсэн бэ? Би тэр үед өвдсөн шалтгаан нь тийм байсан юм шүү дээ. Тэр үед намайг хүн хамгаалаагүй юм шүү дээ.
Би тэр үед аимшигтай ичмээр мэдрэмжийг авч ирсэн. Тийм болохоор авсан юм биш тэгээд ингээд та бүхэн өнгөрсөн амьдралаа бодох юм бол тэр бүх шархчин гараад ирнэ. Тэр бүгдийг хүлээн зөвшөөрөөд тэр бага наснд өвдсөн, гомдсон, уйлсан, зодуулсан, хүчрхийлэлд өртсөн тэр хүүхдийг ойлгоно гэдэг маш чухал. Сэтгэл зүйчид их ярьдэн шүү дээ. Бага насныхаа хүүхдүүдээр очиод тэр хүүхдээ одоо тайтгаруул, өрөвд эрхлүүлгээл те. Бүр бага насандаа очиод ээжтэй, аавдаа хэлхийг хүсдэг байсан үгээ хэлээд тэр ахуулмаар байсан юм ахуулаа гэд бүр нас биенд хүрсэн ч гэсэн ээжтэй, аавдаа очиод яг тэр үгээ хэлэхээр те тэр юм ахуулахаар уйлдаг хүмүүс байдаг. Яагаад вэ гэхээр тэр жоохон хүүхэд нь итгэрч байгаа байхгүй юу. За хоёрдугаар гэх юм бол уураа нэрлж сурах хэрэгтэй. Ялангуяа монголчуудаа бид нар амар ууртай хүмүүс зүгээр бөө стресстэй зүгээр ингээл те хамаг царай нүрчийгээл зүгээр жоохон оролдгол юм бол тесрэхэд бэлэн хүмүүс явж ядэн штэ. Тэгэхээр яагаад ингэж уурлаад байдаг вэ гэхээр нөгөө л баг насанд гомдсон, шархалсан хүүхэд өөрийгөө хамгаалж уурлаад байгаа байхгүй юу. Зүгээр яг энэ уур гэдэг сэдв дээр та бүхэнд ойлгомжтой байх юм бол би өөрийнхөө кейс дээр ярил л да. Одоо би Солонгост хөлбөмбөг тоглодог байхгүй юу. 7 хоногт нэг удаа монголчуудтайгаа нийлж байгаа Солонгос багтаа хөлбөмбөг тоглолтын. Тэгээ би хөлбөмбөг тоглож байхдаа Солонгос багт хожигдоод ирэхээр маш их ууралж бухимддаг. Ууралж бухимдахаараа яадаг вэ гэхээр хамт тоглож байгаа багийнхаа гишүүдэд одоо нэг жазинг нэда гэж ярьдаг байхгүй юу. Жохон бухимдалтай хэлж эхэлдэг. Ингээчтэй, тэгээчтэй, паса хурд өгөөчтэй, ингэлтэй одоо байлтаа гэж жохон ингээд те хөлбөмбөг тоглож байхад ядчих нэг хамаг юм дээлчдэг болохоор яг аюу тийм бухимдал гардаг байхгүй юу. Тэгээ би сүүлийн үед багийнхаа гишүүдтэй тоглох болгондоо тэр уураа ажиглаж эхэлж байгаа байхгүй юу. Би яг яагаад уурлаад байгаа юм бол уурлаад байгаа шалтгаанаа маш сайн анзаарч үзлээ л дээ. Тэгсэн багийнхаа гишүүдэд уурлаад байгаа юм биш. Яагаад вэ гэхээр манай багийн гишүүд бол над шиг 6 жил хөлбөмбөгөөр хичээллээгүй те. Над шиг тамирчин байгаагүй. Сонирхлоороо тоглоод явж байгаа залуучууд ч те. Тэгэхээр зүгээр сонирхлоороо тоглож байгаа хүмүүсийг тамирч шиг тоглосонгүй гэж ууралж бухимдна гэдэг надад маш том алдаа байгаа байхгүй юу. Гэхдээ тэр байтугай тамирчин байсан би хүртэл хөлбөмбөг тоглож байхдаа маш их олон алдаа гаргадаг. Би ч гэсэн пассж байгаад алддаг. Тэгээ би энийг бодоод үзсэн чинь дунд сургуульд байхдаа, ахлах сургуульд байхдаа хөлбөмбөг тоглож байгаад хожигдох үедээ багшаараа аимшигтай загнуулдаг гэсэн байхгүй юу. Тэгээ бүр зодуулна, модоор зодуулна те. Тэгээ ах нараараа загнуулна, зодуулна. Тэгээд яг тэр үед авсан багш нартаа загнуулдаг байсан, зодуулдаг байсан, ах нартаа загнуулдаг, зодуулдаг байсан тэр уур бухимдал одоо талбай дээр энэ өөр хүмүүстэй гараад байгаа байхгүй юу. Тэгээ би яг тэрийг ойлгоод эхэлсэн чинь чи юус уурлаад ах шалтгаан биш юм биш тэ. Тэр үед багш нар намайг зодддаг байсан, загнадаг байсан, ах нар намайг загнадаг, зодддаг байсан. Энэ бүх тэр сэтгэлийн шарах те яг энэ дотор үлдчихэд одоо би энэ талбай дээр гарахаараа тэр тухайн үед авч ирсэн шархаа яг адилхан гаргаад байт юм байна штэ гэд нэг багийнхаа тамирчдыг өөр нүдээр хайрын нүдээр харж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд эхлэхээр яг одоо гоё нэг бага удирдах чадж байгаа байхгүй те. Зүгээр болж ийн чадчихээн зүгээр штэ те. Гэх мэтчлэн хүн болгонд дотроос яг нэг тухайн нөхцөл байдалд ороход гардаг уур гэж байгаа. Тэгэхээр тэр уураа хүмүүс ажиглаад яг би яагаад уурлаад байгаа юм бол энэ дотроос яг юу төрөөд би уурлуу те. Үнэхээр би яг энэ хүнд уурлаад байна уу? Миний дотор байгаа энэ сэтгэлийн шарах намайг уурлуулад байна уу? Энийг нөгөө уураа нэрлэх гэж хэлээд байгаа маа. За гуравт айцаа ойлгох. Энийг бас өөр дээр жишээ аваад ярьчихъя. Би зүгээр та бүхэнд аюу гоё жишээ болж байна те. Энэ золбоо гэдэг YouTube сувгийг үзэх юм бол нэрэ та нар баг амьдралынхаа 50% нь алдахгүй амьдрч чадсан шүү. Нэрэ тоглоомчгүй. Тэгээсээ ч гэсэндээ би энэ бүгдийг ярьдаг баг та. Тэгээ энэ айцаа ойлгох гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би энийг яг бас сүүлийн үед айгүй сайн ойлгож эхэлж байгаа хгүй. Яг сүүлийн 1 сарын хугацаанд би өөртөө бас айгүй хайр. Ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд өөртөө айгүй ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Тэгээ яасан бэ гэхээр би одоо цуглаанд явдсан шүү дээ. Тэгээд 3 дахь өдөр юм уу бүтэн сая өдөр яг цуглаандаа очиад суухаар би бүр маш их тийм сандардаг юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Би өмнө юусоо ойлгохгүй байсан. Тэгээд цуглаандаа очиад сууш тэнгууд амар олон хүнтэй газар суунгууд ингээд бие барьчихна. Тэгээд бүх хүн намайг харж байгаа юм шиг мэдрэмж аваад тийм нэг айдас мэдрэгдээд тав тухгүй мэдрэмж мэдрэгдээд тэгээд яг тэр хичээлдээ ч анхаарч чадахгүй нэг тийм эвгүй байдалд ордог. Тэгээд тэрийг би юусоо анзаардаггүй жагаад сүүлд нэг бүтэн сайдраа очиод ингээд амар ингээд бие барьсан байгаа өөрийгөө хараад хүй би чи яагаад байгаа юм бэ гэд. Тэгээд би яг энэ айцаа ойлгох гэж хичээлээ л дээ. Би яагаад ингэж бие бариад ингээд айгаад байгаа юм бол те. Тэгсэн би бага наснда хин нэг нь таалагдчихээж, хин нэг нь намайг магтчихээж, хин нэг нь надад зөв байна гэж алгаа тасчихээж би үн цэнтэй болно гэсэн ойлголт суудсан байгаа хгүй. Бас эсэргээрээ би буруу үйлдэл хийх юм бол одоо жишээлбэл би ширээн дээр нэг кофе асгачлаа гэхэд яна олон хүмүүс намайг одоо хараад би сте эвгүй байдалд орондоо загнуулна гэсэн тийм айц. Одоо энэ нөө баг насны дээр очих юм бол буруу юм хийх юм бол загнуулдаг, зодуулдаг, зэмлүүлдэг энэ бүх айц байгаад байгаа хгүй. Тэгээд яг сүүлийн үед яг очиод өөртөө хэлж эхэлж байгаа хгүй. Зүгээр
50. Чи одоо сандарсан байна. Айх хэрэггүй. Тэ энд байгаа бүх хүмүүс хинэнч чамайг тоож харахгүй. Хинэнч тоож харахгүй. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө амьдралыг яайдаа гэж явж байгаа золбоо 50 бай. Чи зүгээр л өнөөдрийнхөө хичээлд анхаар гэд. Тэ яг энийг ингээд мэдрээд ойлгоод эхлэхээр ингээд ингээд би судраад ингээд тийм бэлхүүтэй гэдэг ингээд өөр болж эхэлж байгаа байхгүй юу. За дөрөвт та энэ бүхний хэрвээ өөрөө хийж чадахгүй бол хин нэгнээс зайлшгүй тусламж авах хэрэгтэй шүү. Одоо золбот хийвч үзд юм уу те. Альсгүй бол сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөөч авд юм уу. Альсгүй бол йог, бясалгал одоо ямарваа нэгэн шашин шүтлэг гэдэг. Энэ бүгдийг хүн хийж туршиж үзэх хэрэгтэй. Тэгжээж энэ сэтгэл дотор юу болсон юм бэ? Яагаад байгаа юм бол би юу яг юуны төлөө амьдраад байгаа юм бол энэ дэлхийн ертөнцид ер нь үнэн гэж байгаа мó гэж хайж эхэлдэг байхгүй юу. Зүгээр л өнөө маргааш гэдээ амьдраад ээж болохгүй. Үннийг олж мэд. Үнэн гэж гарцаагүй байгаа шүү. За тэгээд төгсгөлд нь хүн өөрөө өөрийгөө эдгэж үнэнтэй нүүр тулахгүй зүгтаагаад яваад л байвал таны зүрх сэтгэлийн гүнд байгаа шарах, харанхуй өөр хэн нэгнийг хайж эзнээ сольж үргэлжилсээр л байх болно. Энэ амар үгөөс золбоонд бичсэн шүү энэ үгийг. Та энэ доторх шархаа өөрөө өнгөж хараад энэ бүх шархаа өөрөө л эдгэхгүй бол энэ шарх чинь хин нэгэн дээр очисоор л байх болно. Хүн л солигдно. Энэ муу новштой өөдгөө амтан байсан чи миний амьдралаас зайл гэд энэ үнийг байхгүй болгочлоо. Дараагийн новшил гараад ирнэ. Яагаад вэ гэхээр та өөрөө өөрийнхөө асуудлыг олж хараагүй байгаа байхгүй юу? Та өөрөө өөрийнхөө асуудлыг олж хараагүй учраас энэ новштой очоод нийлсэн юм аа. Тийм учраас энэ новштой яагаад би уулзсан бэ гэдэг асуудлаа эхлээд өөрөө олж таних нь чухал. За новшгээ жоохон муухай хэлж гэх боллоо. Ер нь тэгэл хүн болгоно л те уулзаад ямар нэг асуудал үүсэх юм бол хэвээр янз бүрэл хараад ихтэй. За тэгээ монголчуудаа бүгдээрээ сайхан эрүүл сэтгэлгээтэй, эрүүл сэтгэл зүйтэй хүмүүс болцгоё гэж уриалаад өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөё. За тэгвэл бүгдээрээ золбот хийдэ дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Bye.